Сайн байна уу? 10, 20, 30 жилийн дараах тэдгэр хүмүүст зориулсан миний бичлэгүүдийн нэг хэсэг эхэлж байна. Тэгээ өнөөдөр болохоор би ямар бичлэг хийж байгаа вэ гэхээр unboxing буюу нэгэн зүйл худалдаж авсан. Тэгээ тэр зүйлээ задлах гэж байгаамаа. Тэгээ эхлээ задлацгаая. За. iMac-ийн 2019 оны iMac i5 гигабайт хардтай. За, ямар ч нэг тийм байгаа. Тэгээ задлахаас өмнө зүгээр оршил болох гэдэг яах гэж заавал энэ бичлэгийг хийж байгаа бэ гэд оршил олгохоор. За тэгээд энийг авах одоо мөнгө нь болохоор миний ажиллаа хийж ягаад одоо юу гэдэг багаар ингээд цуглуулсан. Өөрөөр хэлбэл одоо гарын мөнгө гэж ярьдаг те. Тэр зүйлээр цуглуулад тэр мөнгөөрөө энийг авч байгаа. Тэгээ өмнө нь болохоор дандаа юу гэдэг гэхээр хуучин компьютер дээр янз бүрийн зүйлийг хийдэг байсан болвол энэ удаадаа өөрийгөө жоохон шагнаад тэгээд энийг зүйлийг авсан юм аа. Үнэ нь сая 823,600 вооны үнэтэй. Гэр интернетээс захиалсан. Тэгээд интернетээс захиалангуут нь тэр нь бараг 1 хоногч хүрэхгүй хугацаатай ингэж авчирсан байгаа. Ирсэн байгаа. За эхлээд гаднах хайрцаг задарлаа. Шоо. Зя. Татаж хууллаа. Зя. Чүр цүүн. Юу вэ? За одоо ингээд энэ задсан чинь тэр хүмүүс бол тэгэл ерөөхдөө ингээд нэг заддаг юм байна те. Би тэг явах те тэгэл дуурайгаал задлчих. Окей. За энийг нь онгойлгосон чинь энд нь одоо энд нь keyboard болон бусад юмнууд нь байх шүү. За энд болохоор keyboard нь тэгээ magic mouse нь оо magic mouse нэг ийм гоё бит байна. За энэ юу keyboard нь солонгос бичгтэй. Одоо тэгээд нэг юутай USB-тэй ном нь алчуур тэгээ стикер. За тэгээд ном нь байна. Хин юу гэж илүү сонгож байгаа. Тэгээд бас энийг авсан шалтгаан маань болохоор бас илүү энэ дээрээ олон зүйлийг одоо хийх одоо бодож байгаа төлөвлөж байгаа олон зүйлүүдээ хийхэд маань уран болгоод бас олон зүйлээ хийхэд зориулагдаж авагдаж байгаа. Зөв 8 болсон гэдэг итгэлтэй байна. За ерөнхийдөө одоохондоо юу яагаад үзмээрээ харчаад тэгээд юм бичлэгээ дуусгая. Яхан бүх бацмацт нь одоо бүгд л байна да. За тэгээд яг iPhone-ийнхаа өөрийнх нь дэлгүүрийн юунаас нь захиалж аваад ийм байна уу? Арай сансныг бодвол жоохон 21.5 инч гэхэд яг хүмүүс ер нь жоохон жижигтэрл гэж яриад байгаа. Гэтэ хоёр дэлгэцтэй холбогчход бол асуудалгүй баха гэж бодож байна. Нෑтэртэй гэж ажлыг сонгосон байгаа. Тэгээд маш энийг сонгохын тулд маш их зүйлээс зөндөө зүйлтэй харьцуулагдаж үзэж. За одоо ийм байна. Энэ ерөөсөө ийм гэж хөдөлдөг өөр хөдөлгөөн байхгүй юм байлээ. За хойдолтой интернет сонтой USB болоод USB-нүүд SIM карт чихвч. За ингээд ийм зүйлийг өнөөдөр авлаа. Аваад өнөөдөр ирлээ.
Тэгээд энэ зүйл дээр маш олон зүйлийг хийх болно. iMac дээрээ олон зүйлийг хийж одоо 10, 20, 30 жилийн дараах тэдгээр хүмүүстэй үлдээх түүхийг энд болол ингэж хийх болно. За тэгээд баярлалаа. Ингээд бичлэгээ энд хүрээд өндөрлөё.